Мэдээж хэрэг одоо ингээд гадаадд байгаа найз нөхөд хамтарч ажиллаж байгаа улсуудтайгаа харьцаж байхад бол хамгийн түрүүнд анхааруулж байгаа юм бол нэгдүгürt гараа сайн угаагаарай гэж захиж байгаа. За хамгийн наазах нь гэхэд бидний одоо санаж байгаа урд хөршт маань SARS-ийн нэг том аюул учирч исэн. За тэр үед бол тэд нар нэлээд яаж өөрсдөө хамгаалах уу гэдэг, өөрсдөө хэрхэн ариун цэврээ хангах уу гэдэг бол нэлээд туршлагатай болсон. Тэндээс гарсан хамгийн чухал сургамж бол гараа тогтмол угаах л гэдэг захиасыг бол захиж байна. Монголд маань бол одоо яг усны хомсдолтой болсон хүмүүс байгаа шүү дээ. Тэдний хувьд ер нь гараа угаах асуудал яаж хамгийн хялбараар шийдвэл зохистой вэ? За би өөрийнхөө нэг туршлагаас хуваалцъя. За өдөр тутамдаа бид нар машин бариад маш их гадуур явах, ажил хөдөлгөх хэрэг гардаг. За тэр болгон гараа угаах боломж бол олдохгүй. За тэгж яхад бол нэг бид нар машиндаа жишээлх юм бол цэвэр усны савнд ус аваад тэгээд шингэн сав аваа явуучих боломжтой. За тэгээд мэдээж хэрэг болцоо гарах юм бол тэрээр гараа угаачих юм бол одоо юу гэдэг хин нэгэнтэй гар барих ч гэдэг юм уу, бариул барих ч гэдэг юм уу, одоо ямар нэгэн байдлаар контактанд орлоо гэж үзэхэд тэрийг дараа нь угаагаад өөрсдөө цэвэрлээд авах боломжтой юм байлээ. Тэгэхээр 500 г усаар бол ямар ч байсан гараа цэвэрлээд авах боломжтой юм. Тийм 500 г уснаас ч бараг баг хэрэгжилж боломжтой юм байлээ. Угаасаа бид нар чи хүүхэд байхдаа хөдөө гадаа явж байхад тэр болгон ус олдохгүй. Тэгээд байгаа усандаа тааруулаад усныхаа хэрэглээг зохицуулаад сурцсан. Хамгийн гол нь тэр зөвлөмжөөр өгж байгаа гарыг маш сайн савндах гэдэг тэр дадал зуршлыг л өөрсөндөө сайн шингээж авах нь чухал юм болов уу гэж.